Сайн мэцэн үзэгчдээ ярилцлагын нэвтрүүлэг ээлж дугаар үзэгч та бүхэнд хүргэж байна. За бид энэ удаагийнхаа зочноор улсын хурлын гишүүн Бацаандаг урьж оролцож байгаа. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн танд энэ оройн хүргэе. Баярлалаа танд ч гэсэн. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа сүүлийн үед болж байгаа өрнж байгаа үйл явдал дээр голчлон ярилцъя л да. Та улсын хурлын чуулган дээр Баасангүй гишүүнтэй бас нийлээд маргалтлаа. За сүүлд нь тагнуул ерхий газрын дараагаас хурцтай асуудал үүслээ. За тэгээд хамгийн сүүлд өчигдөр гэхэд л одоо бүлгийн дарга Эрдэнэтийн бүлэглэлийн гишүүн бах уу, бүлгийн дарга бах уу гэдэг асуудал ярьсан. Энэ үйл явдлууд ер нь жоохонда юу болоод ийм байдалд хүрээд байгаа юм бэ гэдгээс л хэлье. За тэгэхээр хүнтэй муутах нь миний сонирхол биш ээ. Хов хүний асуудлыг би нэг номерт тавихгүй. Тодорхой бодлогын асуудал дээр бидний хооронд ялэмгүй зөрчилдөөн байгаа. Тухайлбал албан тушаалтныг томилготой холбогдуулан нийтийн сонсгол хийдэг байх уу? Үгүй юу? Нийтийн сонсголын хууль маань 2016 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжихсэн хууль байгаа. Тэгэхээр энэ хуулиа хэрэгжүүлэх гэдэг асуудлаар 21 гишүүний гарын үсэг цуглуулж улсын хурлын даргад хургуулчихэд байгаа. Мэдээж үүнд дургуутсж байгаа бас цөөнгөө гишүүд бий. Гишүүдийн хооронд бас бодлогын зөрчилдөөнөөс олж маргалдах мэтгэлцэх бие биендээ бас хатуу хөтөө хэлэх тохиолдол цөөнгөө байдаг. Тэгээд явцын дунд бас ойлголцоод урагшилдаг л да. Нэг иймэрхүү юм болсон. Бүлэглэл гэж нэг зүйл их яригддаг болсон байна л да. Монгол улсын ерөнхийлөгчийн тамийн газраас ч гэсэн 30 гэр бүлгээл нэг зүйл ярьж байна. Та өчигдөр гэхэд л одоо бүлгийн дарга бах уу, бүлэглэлийн гар хөл байх уу гэдэг зүйлийг ярьж байна. Бүлэглэл гэж одоо жоохон юу хэлээд байна вэ? Асуудал ер нь Эрдэнэтийн 49%-аас ихтэй гэдгийг хүн болгоо мэдж байгаа. Жилийн өмнө Монгол улсад сонгуул болсон. Эрдэнэтийн 49% асхтын мөнгөний орд Монгол, Орос, Вьетнам дээр байсан олон урд газрууд Монголдо буцаж ирсэн байгаа. Энэ байгалийн асрах баялагийг Монголын ард түмэнд нөхөө нэг компанид өгөх гэдэг шийдвэр Монгол улсын засгийн газрын өмнө ирсэн. Улсын хурл баялагын өмчлөгчийн хувьд шийдвэрээ гаргах ёстой байсан боловч улсын хурлд мэдэгдэхгүйгээр засгийн газар Бодлогын хөгжлийн банкнд Эрдэнэтийн 49%-аас эхлээд асхтын мөнгөний ордод баахан ордуудыг өгнө гэдэг шийдвэрийг гаргасан байдаг. Миний бие өнгөрсөн 1 жилийн хугацаанд Эрдэнэтийн 49% энэ том ордуудын монголчуудад эх орон нэгтнүүдэд авч өгөх зүйтэй 1% жижигхэн компани Монголын том ордуудыг бөөнөр нь аваад эзэмшээд байх нь буруу. Аливаа юм хуулийн дагуу ном дүрмийнхээ дагуу явах ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Үүний төлөө зүтгэж улсын хурлаар бас нилээдгүй гишүүд зүтгэсний эцэст нэг тогтоол гаргуулж чадсан. Тэр тогтоолынхоо хэрэгжилтийг хангахын төлөө явж байгаа. Энэ олон орд газруудыг Монголын баялагийг нэг компанид авч өгөөд байгаа. Улс төр бизнесийн сүлжээ бүлэглэл гэж хэсэг хүмүүс байгаа юм. Тухайлбал үүнд оролцсон нэг номерын хүн нь одоо тагнуулын ерөнхий газрын дараагаас бэ хурцэгч хүн байгаа. Сая өөрийн цензургүй яриа нэвтрүүлгээд орохдоо энийгээ бас ярьсан, хүлээн зөвшөөрсөн байгаа. За энэ бүлэглэлийг хамгаалдаг хэсэг улс төрчид бас цөөнгөө улс төрчид бий. Энэ хүмүүсийг Монголоо бодооч, улсаа бодооч, эх орноо бодооч гэдэг үүднээс ер нь одоо Бацандан зөв буруу гэдгийг ганцаараа ярих биш. Нийтийн сонсгол хийгээд ер нь энд Монгол оронд болоод байгаа олон асуудлыг, завхарлуудыг нийтийн сонсголоор нэг оруулаад гаргая. Ялангуяа одоо элчин сайдаар явах гэж байгаа хүнтэй холбогдуулан нийтийн сонсгол хийх өргөдөл, гомдол, хүсэлтүүд улсын хурл дээр их ирсэн байгаа учраас миний бие энийг санаачилсан.
За нийтийн сонсгол нь Монгол улсын хувьд бараг анхны тохиолдол учраас олон улс төрчид эвэртэй туулаа үтсэн юм шиг зочирдож сүйд болж байна. Гэхдээ аажуу жоохон ойлгоод хууль дүрм журмынхаа хүрээнд ороод явна гэдэгт би итгэлтэй байгаа. Ардчилсан намын бүлэг бол энэ томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийх зүйтэй гэдэг шийдвэрээ гаргасан байгаа. Монгол Ардын намын олон гишүүн мөн дэмжиж гарын үсгээ зурсан. Гэхдээ бүлгийн шийдвэр нь хараахан гараагүй байгаа. Удахгүй гарах байхаа гэж найдаж байгаа. Нийтийн сонсгол зохион байгуулахад дан ганц хурц гэдэг нэг хүний асуудлыг ярих гэдэг нь үү? Эсвэл нийтээр нь одоо энэ хурц гэдэг хүнээр төлөөлүүлээд энэ нийгэмд болохгүй байгаа зүйлүүдийг нь ярих гэдэг нь үү гэдэг юм сонирхол байгаа юм л да. Нийтээр нь ярихлаар энэ хүмүүс чинь айхан аргагүй болчих юм биш үү дээ. Тэгэхээр нийтийн сонсгол өөрөө дотроо ерөнхий хяналтын сонсгол, төсвийн сонсгол, томилгооны сонсгол, бодлогын сонсгол гэдэг олон хэлбэрүүдтэй байгаа. За өмнө Солонгост элчин сайд болох гэж байгаа хүнтэй холбогдуулж улсын их хурал дээр олон өргөдлүүд ирчгээд байгаа учраас тэр өргөдлүүдийнх нь хүрээнд нийтийн сонсголоо зохион байгуулъя. Нийтийн сонсгол гэдэг бол иргэдийг оролцуулах, нийт олон түмний өмнө нээлттэй хэлэлцүүлэх хэлбэрээр явдаг сонсгол л доо. Англи, Америкт бол их өргөн хэрэглэгддэг. Тухайлбал зоригийн хэрэгтэй холбоотой 3 залуугийн гэр бүлийн хүмүүс өргөдөл гомдол гаргасан байгаа. Тагнуулын ерөнхий газар мөрдөн байцаалт явуулсан. Манай хүүхдүүдийн хэлсээр шийтгсэн. Нийтийн сонсголд оролцож тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцаас бид асуулт асуумаар байна гэдэг өргөдөл ирсэн байх шийдтэй. Зогтбаатар гэдэг хүний гэр бүлийн хүн Мандах гэдэг эмэгтэйгээс бас өргөдөл ирчихсэн байх шийдтэй. Миний нөхрийг хэлсээр шийтгсэн. Үүнийг зохион байгуулсан хүн нь бол одоо тагнуулын ерөнхий газрын дарга асан юм аа. Татварын ерөнхий газрын одоо ажилтан Инхбат гэдэг хүнээс бас өргөдөл ирсэн байх шийдтэй. Манай гэр бүлийн хүнийг хувийн компаниг нь шалгасны төлөө энэ бүлэглэл хууль хүчний байгууллагыг тойрсон хурцэгдэх хүний одоо бүлэглэл хэлсээр 5 жилийн ял өгч явуулсан. Энэ асуудлыг бас тодруулмаар байна. Бид улсын их хурал нийтийн сонсгол хийж өгөөч гэдэг юм олон хүсэлтүүд өргөдлүүд байна. Дамирангийн Инхбаттай холбоотой тэдний гэр бүлийн өргөдөл байна. Одоо сүүлийн үед бол бүр Мят компанитай холбоотойгоор олон өргөдлүүд ирж байна. Мят гэдэг компанийг тагнуулын байгууллага болгож хувиргасан. Даргаасаа цэвэрлэгчийн хүртэл дандаа тагнуулын хүмүүс томилогддог боллоо. Бизнесийн байгууллагыг бизнесийн менежментээр биш, тагнуулын менежментээр удирддаг боллоо. Үүнээс болоод Мятад одоо удирдлагын болон бодлогын олон алдаа завхарл гарч ирлээ. Бүх томилгоог одоо тагнуулын ерөнхий газраас хийсэн гэдэг юм гомдлууд ирж байгаа. Мятар хувийн одоо бараа бүтээгдэхүүнээ Солонгос, Сингапураас үнэгүй зөөж байна. Тэгэхээр жирийн иргэд мөнгөө төлөөд бараагаа зөөж байна, тээвэрлж байна. Гэх мэт маш олон өргөдөл ирсэн байгаа. Тэгэхээр энэ өргөдлүүдийг томилгоотой холбогдуулж, нийтийн сонсголоор оруулж, иргэдэд үзэл бодлоо илэрхийлэх, асуулт асуух тэр бололцоо уламжийг олгоё л гэж явж байгаа. Тэгээ үүнийхээ төлөө бас Бацандан их л муу хэлүүлж байна. Зарим хүмүүс ер нь бараг хувийн өш хонзонгоор ийм юм хийх гээд байна уу да гэж манай нэр дэвшээд орж ирсэн хүмүүс маань хүртэл зургатаар тийм яриад л явж байна. Энэ бол цэвэр хуулийн асуудал юм байгаа юм. Монгол улсын хууль дүрм журмын хүрээнд нийтийн сонсгол явнаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр бүлэглэлийн нэг төлөөлөл нь тагнуулын ерөнхий газрын даргаас хурц гэж хэлэгдэж байна л да. Тэгэхээр энэ Эрдэнэтийн 49% холбоотой шийдвэр энэ одоо хувийг Монголд авчирсан, наймаалцсан энэ асуудлууд чинь дандаа эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж байгаа шийдвэр гэж би ойлгоод байна л да. Засгийн газрын түвшинд, улсын хурлын түвшинд ч юм уу. Тэгэхээр зөв тагнуулын ерөнхий газрын дарга хүн энд ямар байдлаар одоо тэр бүлэглэлийн эрх ашигыг хамгаалж оролцоод байгаа юм. Одоо нөгөө нэг яригдаад байгаа шүү дээ, бүлдэгдэн гэдэг шиг. Энэ 49%-ийн талаар юм ярихлаар нь тагнуулын ерөнхий газрын даргаас хурц тагнуулын ерөнхий газрын дарга багтаа ингэж материал гаргаж ирээд хүмүүсийг айлгаад идэв юм яа. Асуудал хурцэгдэх хувь хүнтэй холбоотой биш ээ. Тэгвэл хувь хүнийх нь амьдралын тухай ерөөсөө ярихгүй байгаа. Тагнуулын ерөнхий газрын дарга асан маань
Эрдэнэтийн 49%-тай холбоотой асуудлыг шийдвэрлэх тэр үед ордноор хувийн компани, тодорхойлж хэлбэл Худалдаа хөгжлийн банкны лобби хийж янз бүрийн бичих цаас үзүүлж явсан. Ордноор тухайн үед үүнд шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийг ч айлгын сүрдүүлэх дарамтлах ажиллагаа явуулж байсан. Энийг би бас мэддэг хүний хувьд өөрөө ч бас энийг сая цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо бас хэлчихэнлээ. Би үүний төлөө явсан гэж. Тэгэхээр төрийн хүн ялангуяа тагнуулын байгууллагын дарга хүн бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой нийтийн эрх шиг хүндсэн томоохон асуудлуудыг мэдээллийг улсын их хурлдаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө цаг алдалгүй мэдээлж явах ёстой. Энэ асуудлаар улсын их хурлын гишүүд ямар ч мэдээлэлгүй байсан. Зөвхөн засгийн газрын төвшөнд сайхан билгийн засгийн газар шийдвэр гаргаад л явсан асуудал байгаа. Тэгээ мэдээж энийг засаж залруулахын төлөө бид явж байгаа. Мэдээж төгс төгөлдөр хүн гэж байхгүй алдаа мадаг гарч болно. Үүнийг засаж залруулахын төлөө Монголын төр бас явах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тэгэхээр нийтийн сонсгол зохион байгуулахад сая бас ярилцлаганд орж байхад нь харж ялаа л да. Зарим зүйлийг асуухлаар энэ нууцын зэрэглэлээс гараагүй шүү дээ. Энэ нууцын зэрэглэлд байгаа гэдэг. Олон асуудлаас нэг ийм хариултад болтож байгаа төр зураг ажиглагдсан. Тэгэхээр нийтийн сонсгол дээр бас л яг ийм байдлаар хандвал яах вэ? Энэ асуудал нууцын зэрэглэлд байгаа. Энэ улсын нууцтай холбоотой гэдэг байдлаар. Яг хөө нийтийн сонсголыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр зохион байгуулж болно гэдэг хуулийн заалттай. Хувийн болон улсын нууц аж ахуй нэгжтэй холбоотой нууцтай холбоотой асуудлыг бол сонсголоо хаалттай дээр нь тавиад явуулж болно. Нууцаас гадуур асуудлыг ил тод асуулт хариултын хэлбэрээр явуулдаг. Сонсголын эцэст нь сонсгол зохион байгуулагчид сонсгол дээр яригдсан бүх юмыг протоколдоод дүгнэлтээ бичээд холбогд халуун тушаалтанд явуулдаг байна. Тий. Энэ хүнийг томилохдоо энэ асуудлыг харгал зүүн үзээрэй гэдэг дүгнэлт явуулдаг. Ийм л энгийн зүйл шүү дээ. Барууны улс орнуудад ардчилсан улс орнуудад байдаг их энгийн зүйл. Тий. Мэдээж одоо хамгийн анхны нийтийн сонсгол хурцэгдэх хүний одоо томилгоон дээр эхэлж байгаа учраас тэр хүн бас их буруу зүрх ойлгоод байх шиг байна. Буруу зүрх өөртөөгөө холбож аль эсвэл одоо бидний хувийн харьцааны тухай холбож ойлгоод байгаа. Нийтийн сонсголын хууль батлагдаад удаагүй байна. Цаашид маш олон нийтийн сонсгол Монгол улсад зохион байгуулагдана. Тийм учраас нийтийн сонсгол гэдэг нь улсын их хурлын гишүүн хэн нэгэн хүнээс хувийн өш хонзон авахын төлөө хийдэг ажил биш ээ. Босго нь маш өндөр шүү дээ. Улсын их хурлын гишүүдийн 4/1-ийн санаачилгаа 19 гишүүн санаачилж нийтийн сонсголыг хийдэг. Хамгийн багадаа ч тийм. Одоо ч 20 гаруй гишүүн. За ардчилсан намын бүлгийн гишүүд бүгдээ ороод ирсэн гэж үзвэл бараг 30-аад гишүүн санаачилж чад байна. Тэр энэ бол ганцхан Бацандангийн асуудал биш ээ гэдгийг бас хэлхийг хүсэж байгаа. Материалууд дэлгэж гаргаж ирээд яригадаад ирсэн. Тэр материалууд одоо Тагнуул эрхийн газрын дарга гасан хүн албан тушаал ашиглаж бий болгосон зүйлүүд үү? Энд би бас их гайхаад байгаа. Ер нь аль ч улсын тагнуулын ерөнхий газрын дарга гэдэг бол аман маш жимбэр хүн байдаг. Хууль шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй юмыг ярьдаггүй. Гэмтэргийн шинжтэй материал байвал хууль хяналтын байгууллага руу даруй шилжүүлдэг л дээ. Тагнуулын байгууллага. Харамсалтай манай тагнуулын дарга асан маань зурагтаар ороод хэдэн цаас гаргаж ирээл нэг цүнхнээс хэдэн цаас гаргаж ирээл тэр ийм гэмтэр хийсэн, энэ ийм гэмтэр хийсэн, тэрний ах тэгсэн, энэний ах ингэсэн гэдэг ийм хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, бүр хууль шүүхийн байгууллагаар ороогүй хэрэгүүдийг ярьдаг болсон. Тэгэхээр энэ бол бас дэлхийн аль ч улс орны тагнуулын байгууллагын дарга хүний бие авч явах ёс суртахуун, ёс зүй гэж ойлголт байдаг л да. Тагнуулын ажилтан хүн бол. Тэгэхээр нэг ийм даргатай болоод удаж байгаа. Тэгэхээр энэ дарга одоо Монгол улсын засгийн газар нь элчин сайдаар явуулъя гэдэг санал оруулж ирж байгаа. Би улсын хурлын гишүүний хувьд нэг л зүйлийг хэлж байгаа. Монголоос өөр улс орнуудад төрийн нууц мэддэг хүнийг
улсын нууц мэддэг хүнийг гадаадд элчин сайдаар явуулах нь битгий хэл олон улсын байгууллагад ч ажиллахыг хориглодог юм аа. Бүр 5 жилийн хугацаагаар хориглодог шүү дээ. Гадагшаа явахт нь заавал төрийн тусгай хамгаалалтаа явуулдаг. Төрийн нууц, улсын нууц гэдэг бол улсын өмчх байдаг. Төрийн өмч юм аа. Манай хар хайрцаг байхгүй юу? Хар хайрцагны бодлого байдаг. Гэтэл Монгол улс сүүлийн жилүүдэд төрийн нууц мэддэг хүнээ ажлаа өгөнгүүт нь маргааш нь гадагшаа элчин сайдаар явуулдаг болсон. Энэ бол Монголын эмгэнэл юм аа. Үүнийг дасан зогсоохын төлөө л би улсын их хурлын гишүүний хувьд явж байгаа. Удахгүй энэ чиглэлийн хуулийн төслийг боловсруулж бас улсын их хурлд өргөн барихаар бэлтгэж байгаа юм аа гэдгийг хэлхийг хүсэж байна. Төрийн нууц бол Монголын ард түмний өмч юм аа. Улсын нууц бол Монголын ард түмний хөрөнгө юм аа гэдгийг л одоо бүгдээр ойлгох цаг нь болсон гэдгийг хэлмээр байна. Онцгой албан тушаал арчиж байсан хүмүүсийг 5 жилийн хугацаанд явуулдаг юм жишг байдаг юм байна л да. Тэгээд одоо хурц гэдэг хүний чинь тагнууд ерхий газрын даргаас нь газ мултарч хаяал тэгээ шууд Бүгд найрамд Солонгос улс руу элчин сайдаар томилох шийдвэр гараад ингээ явахлаар чинь төр өөрөө хэлжсэн чинь төр намайг яв гэсэн гэд хэлээд байдаг. Тэгэхээр энэ шийдвэр бас нэг тийм тохиролцооны үндсэн дээр гарсан шийдвэр үгүй юу? Би тэгж харж байгаа. Шинэ засгийн газар тохиролцооны үндсэн дээр нэг шийдвэр гаргаад тэр шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд төрийн нууц мэддэг хүнээ гадагшаа элчин сайдаар явуулах гэж байна гэдэг бол бас л Монголын тэр алдаагаа давтж яана гэсэн үг. Өмнөх тагнуулын даргаыг мөн л явуулж ирсэн. Тэрний өмнөхийг мөн л явуулж ирсэн. Монгол улсын ерөнхий сайд байсан хүмүүс өнөөдөр бүгд гадаадд элчин сайд болсон гэж байна. Зүгээр л арчил хөгжсөн манай урт одоо Европын орнуудыг харъя. Англи, Америкийг харъя. Хоёр хөршөө харъя. Ийм байхгүй штэ. Тэгэхээр бид одоо өөрсдөө ойлгож ухаж мэддэггүй маа гэхэд дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишгийг бас харж тэр сайн жишгийг нь авч суралцмаар байна. Дэлхийн даргын өрөөнд болсон үйл явдал бас янз бүрээр хүн өөр өөртөө тайлбарлаж байна. Хурц гэдэг хүн өөрөөрөө тайлбарлаж байна. Таны хэвлэл төгсөн ярилцлагуудыг би бас харж байсан. Бие бинийгаа занал хийсэн ийм зүйлүүд л Бацамдан гишүүн намайг өөрөө эхэлж одоо занал хийсэн штэ гэдэг юм зөв. Бүлгийн дарга болохоор зэрэг эр хүмүүсийн хооронд нэг ийм үг шийдэлцэх зүйлүүд байх асуудлаа гэсэн нэг ийм зүйлүүд шийдэж. Тухайн үед яг юу болсон юм бэ? Танд одоо төрийн хамгаалалт өгнө гэсэн тэрэг өгсөн зүйл байна уугүй юу? За мэдээж бүлгийн даргын өрөөнд 4 хүн байсан. Бүлгийн дарга, болд гишүүн. За хурц тагнуулын дараагаас миний бие хамгийн сүүлд орж ирсэн байгаа. Тэгэхээр тэнд болсон үйл явдлыг өчигдөр миний бие хэвлэлийн хурлаар бүгдийг хэлсэн байгаа. Улсын их хурлын гишүүн болд өдрийн сонинд тодорхой ярилцлага өгсөн байна лээ. За манай Эрдэнэт гишүүн бол тэнд болсон үйл явдлыг эр хүмүүсийн хоорондын ажил байсан гэж ярьсан байна лээ. За тагнуулын дараагасан хурц бол өөрийнхөө өнцгөөс өөрийгөө хамгаалсан тайлбар хийсэн байна лээ. Тэгэхээр энэ болгон хүн болгоны ярьж байгаа зүйл өөр байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Болд гишүүн бид хоёр болсон байдлыг үнэн бодтоор нь ярьсан. За Эрдэнэт дарга маань тагнуулын дарга хоёр яриагаа нэгтгэсэн байна лээ. Эрдэнэт даргын бүлгийн хурал дээр ярьж байгаа тагнуулын дараагаас хурцын цензургүй яриагаар ярьж байгаа хоёр бол их адилхан байна лээ. Тэгэхээр шүүх хяналтын байгууллагын нэг тогтоох байхаа. Би хурц гэдэг хүнийг шоронд явуулах гэж гэдэг юм уу? Мууг нь үсэх ямар ч сонирхол надад алах. Бацамдан гэдэг хувь хүнийг занал хийх алан хэдэн гэхүүл нэг асуудал. Улсын их хурлын гишүүнийг Монголын төр өөрөө 76 улсын их хурлын гишүүнтэй. Улсын их хурлын гишүүнийг занал хийлнэ алан хятна гэдэг бол Монгол төрийг алан хятна гэсэнтэй яг адилхан байхгүй юу? 76 гишүүнийг бүгдийг хорлцох яг юу болох вэ? Нэг өдөр оронд нь байхад 76 гишүүнийг нь бүгдийг буудаад авчихвал юу болох вэ? Энэ утгаараа улсын их хурл гэдэг тэр институцэд халдсан жаахан бүдүүлэг үйлдэл боллоо гэж үзэж
нийтийн албан тушаалтанд занал хийх гэдэг зүйл ангаар би цагдаа шалгуулахаар өгсөн байгаа. Мэдээж тэр хэргийн хэрэг шүүхтэр мэдээ шийдэгдэнэ. Хоёр тал бие биенээс одоо буруутай тал нь уучлах ч гэдэг юм уу. Янз бүрийн журмаар тэрийг шийдэж болно. Түүнээс ус би хурцыг одоо шоронд явуулахын тулд хийж байгаа алхам биш. Би хүнийг шоронд явуулах мууг нь үсгийг хүсдэг хүн бол биш ээ. Тэгвэл хууль шаналлын байгууллагыг тодорхой болгож өгөөч ээ. Ийм болсон энийг хараад үзээч гэж сэрэмжлүүлэх үүднээс би цагдаад өгсөн байна тий. Тагнуулын ерхий газрын дарга гасан хурц одоо бүгнээр Солонгос улсад элчин сайдаар томилогдохоор яригдж байгаа. Энэ хүн 2020 оны улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшнэ гэж яригдаад байгаа үнэ юм. За энийг би намынхаа бүлгийн даргын амнаас саяхан сонслоо. Бас болдог шүү. Бас сонссноо. Энэ тухай сонссноо. Ярилцлаган дээр хэлсэн байна лээ. Уг нь одоо дөрвөн эр хүний хооронд болсон иймэрхүү яриануудыг ил болгох нь бол онц биш. Харамсалтай нь одоо тагнуулын даргасан маань цензургүй яриагаар ороод бодиттой болсон зүйлийг мушгин гуйж ярьж байгаа учраас миний бие болон болдог шүү. Одоо ярихаас аргагүй байна. Зүгээр суужгаад гүтгүүлмээргүй байна. Хоёулаа яг бот байдлын яри гэд хэлсэн. Тэгээд манай бүлэг дээр нэг жаахан иймэрхүү юм болсон. Гэхдээ бүлгийн гишүүд маань асуудал бас ухаалаг хандаж энэ учрыг хууль шаналлын байгууллагаар олуулад цаашаа явнаа. Ямар нэгэн асуудал ингээд яригдаад гаргаж ирэхлээр хоёр тал хоёулаа нотлох баримт гэл зүйлүүдийг ярьдаг л да. Тэгээд тэр зүйл нь шалгагдсан уу, ямар шийдвэр гарсан гэдэг зүйл нь тодорхойгүй тэгэл үлддэг. Одоо жишээ нь хурцгийн түүний талаарх ярьж байгаа олон зүйл ингээд яригдж байхад эргээд тэр нь ямар ч одоо худлаа зүйл байсан юм шиг бичгнүүдийг эргээ гаргаад ирдэг. Тэгэхээр энэ чинь одоо нөгөө төрийн хяналт шалгалт, төрийн тэр тамга тэмдэг, төрийн бодлого гэдэг зүйл чинь хүчгүй болчихсон энийг илэрлээ. Нэг зүйлийг шууд тодорхой хэлье. Хууль шаналлын байгууллага маань энэ бүлэглэл нэртэй мафийн гарт орсон байна. Монгол төр өөрөө олон салаа мөчөртэй шүү дээ. Мафийн гарт орсон байна. Прокурор, шүүх, цагдаагийн байгууллагт энэ бүлэглэлүүд өөрсдийн гар хөлөө шургуулсан байна. Шүүх прокурорын байгууллагаас бид үннийг л хүсдэг. Харамсалтай нь Монголын хууль шаналлын байгууллагууд үннийг биш, бүлэглэлийн захиалсан шийдвэрийг гаргаж өгдөг болоод удаж байна. Мэдээж бас нэг ноён руу байгаа байх гэж би итгэе. Олон хэрэгүүд дээр, томоохон хэрэгүүд дээр ялангуяа бизнес эрхлэгчдийн бизнесийг хууль шаналлын байгууллагыг ашиглаж дээрэмдэж авсан. Олон орд газруудыг хууль шаналлын байгууллагынхантай хувилдаж авсан гэдэг олон асуудал байгаамаа. Тэгэхээр энэ болгоныг бид зэгцлэх ёстой. Хамгийн түрүүнд хууль шаналлын байгууллага бид нар зэгцэлж ээж энэ бүлэглэл нэртэй мафийн сүлжээнээс нөлөөнөөс Монгол гарнаа. Үүний төлөө Монголын иргэн бүр улс төрчид их орон зэтгэлтэй бүх хүмүүс хичээн зүтгэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Бүлэглэлийн эсрэг тэмцэлд ардчилсан намаас надтай нэгдэж байгаа. Мөн ардын намаас бас нэгдэж байгаа, нийлж байгаа. Олон шудраг гишүүд, дайчин гишүүд байгаа. Тэр гишүүдээ тэр хүмүүсийг бацандан эцсээ хүртэл хамгаалах болно гэдгийг бас хэлье. За баярлалаа. Бид хоёрын ярилцах цаг бас энэ үед өндөрлөж байгаа юм байна. Олон л асуулт надад үлдэж байна. Гэхдээ нэвтрүүлгийн цаг бол цаг байдаг. Тэгээ манай урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирж өнтэй цаг цагаасаа хомслон гэж манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Таны цаашдын ажил устдас өндөр амжилт хүсье. За баярлалаа танд ч гэсэн. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн ярилцлагаа нэвтрүүлэгт улсын хурлын гишүүн Бацаандаа оролцлоо. Анхаар үзэгчдээ баярлалаа.